За Монголын 10 аймагт дулааны станц барих төсөл. За энэ төслийн араас 6 удаагийн засгийн газар араас нөхөцөлдөж ингэж явсан. За мөнгө нь олдсон боловч ажил нь явсангүй. Тэгэхээр энэ төслийг одоо яах вэ? Одоо яаж шийдэх вэ? Энэ тухай бэлтгэсэн тусгай сурвалжлагын төлөвлөгөөг одоо хүлээж авч үзсэн. Монгол Улсын засгийн газар, Бүгд найрамдах Солонгос Улсын засгийн газар хооронд байгуулагдсан хөнгөлөлтөө зээлийн гэрээний хүрээнд хэрэгжиж буй 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийн Өвөр хангаа, Баян хонгор, Завхан, Говьалтай, Хинти, Сүхбаатар, Говьсөнбөр аймгийн төвд дулааны станц барих барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ эхлэхэд бэлэн боллоо. Завхан аймгийн Улиастай, Говьалтай аймгийн 9 булаг, Баян хонгор аймгийн Баян хонгор, Өвөр хангаа аймгийн Арвахэр, Архангай аймгийн Цэцэрлэг, Төв аймгийн 100 мод, Говьсөнбөр аймгийн Чойр, Дундгой аймгийн Мандалговь, Хинти аймгийн Чингис, Сүхбаатар аймгийн Баруун урт. Энэ хот сумдуудад орчин үеийн дулааны станцууд ашиглалтанд орох ёстой байсан. Хэрв 10 аймгийн төвд дулааны станц барих төсөл хэрэгжүүл 10 дулааны станцаас гадна 88 дулаан дамжуулах төв, 65 км дулаан дамжуулах шугам сүлжээ бүхий дулаан хангамжийн систем ашиглалтанд орно. 1564 аж ахуй нэгж, 2035 нийтийн болоод амны орон сууц. Мөн шинээр 50,000 м2 талбайтай 9800 өрх шинэ дулаан хангамжийн системд холбогдож 1400 ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ. Мөн аймгийн төвүүдэд агаарын бохирдол үлэмж багассан, хөхрийн эслүүд 10 дахин, азотын эслүүд 3 дахин, тоосон цороо 120 дахин багасах тооцоолол гарчээ. Нийтдээ 148.9 сая долларыг Бүгд найрамдах Солонгос улсын экспорт импорт банкнаас 40 жилийн хугацаатай тэг 115% хүүтэй зээлж эхний 10 жилд хөнгөлөлт идэх ашигтай нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн үр дүн гарсангүй. Зээлийн гэрээний дагуу Бүгд найрамдах Солонгос улсын Exim банк өөрийн улсынхаа компаниудын дунд 3 удаа тендер зарлахад тус улсын Buxan инженеринг компани ганцаараа оролцож төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Гэвч 2025 оны 3 дугаар сард уг компани дампуурлаа зарласан юм а. За 10 аймгийн дулааны станцын одоо түүхийг бид судалж үзсэн. Улсын хурлын чуулганы эцсийн уралдааны протокол, засгийн газрын уралдааны тэмдэглэл, за гадна тутан ингээд айлчсан энэ төр засгийн удирдлагуудын айлчлал. За энэ хүрээнд юу ярьж ийж вэ гэдэг энэ тухай одоо хүргэнэ. Монгол улс Бүгд найрамдах Солонгос улсын хооронд 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоов. 2011 он манай хоёр орон иж бүрэн түншлэлийн харилцаанд хүрэв. Тэр үед ерөнхий сайдаар Сүхбаатарын Батуулт, гараад харилцааны сайдаар одоогийн ерөнхий сайд Зандан Шадар, сангийн сайд нь Сангачовын Баярцогт, Эрдэс баялаг эрчим хүчний сайдаар Дашторжийн зоригт ажиллаж байжээ. Ерөнхий сайд Сүү Батуулт Бүгд найрамдах Солонгос улсад хийсэн айлчлалаараа зээлийн ерөнхий хилцээг эхлүүлсэн. Энэ бол 2011 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байлаа. 2011 оны 12 дугаар сарын 2 айлчлалын дараа Бүгд найрамдах Солонгос улсын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-с 2015 онд 300 сая долларын хөнгөлөлтөд зээл авах тухай Монгол улсын засгийн газар Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар хоорондын ерөнхий хилцээрийг байгууллаа. Хилцээрт Монголын талыг сангийн сайд Баярцогт, Бүгд найрамдах Солонгос улсын талыг элчин сайд Жон Ил нар төлөөлж гар үсэг зурсан. Бүгд найрамдах Солонгос улсын тал уг зээлийг сэргээгдэх эрчим хүчний төсөл, эрүүл мэнд болоод түлш шингэрүүлэх төсөлд олгох саналтай байсан. Харин манай тал зээлж хэрэгжүүлэх төслөө жижигтэй тохирохоор санал тавьжээ. 2012 оны 2 дугаар сарын 10. Энэ өдөр зээлийн хилцээрийн төслийг улсын их хурлын чуулганаар хилцүүлэхэд гишүүдийн эрс нөлөөлж дэмжигдсэнгүй. Хилцээрийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүний нэг нь одоогийн Шадар сайд Дорж ханд байсан. Тэрээр сангийн яамны зээл тусламжийн газрын даргын хуваар гишүүдэд асуугдаж байсан юм а. Тухайн өдөр хууль зүйн дотоод хэргийн сайд нэмд орж гишүүд болоод хурал даргалагчаас учирлан гуйж гормын саналыг гарган дахин санал хураалт гаргаагүй бол зээлийн ерөнхий хилцээр улсын их хурлаар сойрхон батлагдаж чадахгүй байжээ. Энэ өдөр Бүгд найрамдах Солонгос улсын хөнгөлөлтөд зээлээр хэрэгжүүлэх 8 төслийн ганц л тодорхой байсан. Тодорхойлбол улсын 2 дугаар эмнэлгийн хашаанд үндэсний онцлогоо эмчилгээний төв барих төсөл бэлэн байсан юм а. 2015 оны 11 дугаар сарын 23 Монголын тал зээлээр хэрэгжүүлэх төслүүдэд тодорхойлсон. Бүгд найрамдах Солонгос улсын зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн тухай засгийн газрын 459 дугаар тогтоолын хавсралтад 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийг 130 сая доллараар хэрэгжүүлэхээр тусгав.
Уг төслийг солонгосын талд санал болгохыг тухайн үед сангийн сайд болорт даалгасан. 2015 оны 11-р сарын 26. Бүгд найрамдах Монгол ард улсыг тунхагласан баярын өдөр. Ерөнхий сайд Чимдийн сайхан бэлэг бүгд найрамдах Солонгос улсын хөнгөлөлтөө зээлийн үлгэгдэл хийсгээр 10 аймгийн төвд дулааны станц барихаар засгийн газар шийдвэрлсэн тухай олон нийтэд зарлав. 2016 он. Эрчим хүчний сайд Дач Цэгийн зоригт тэрээр 10 аймгийн нутагт байрлах дулааны станцын барилгын ажил 2016 онд эхэлнэ гэж Улсын их хурлын чуулганы нийцсэн хуралдаан дээр хэлэв. Аймагуудын дулааны станцын барих их үүсвэрийг засгийн газар дээрээс бас бүгд найрамдах Солонгос ард улсын 130 сая долларын хөнгөлөлтөө зээлд хамруулах шийдвэр гаргаад албан ёсоор Солонгос улсын талд тавьсан байгаа. Зөвшөөрөгдвөл энэ их үүсвэрүүдийн барилга ухсралтын ажлууд энэ онд 16 онд эхлэх боломжтой гэж харж байгаа. Гэвч барилгын ажил 2016 онд ч 2017, 2018 онд ч эхлэегүй. Энэ хугацаанд өмнө байгуулсан зээлийн ерөнхий хэлцээрээр хэрэгжүүлэх төслүүдийн хугацаа дууссан. Гадаадын зээлээр аймгийн төвүүдэд дулааны станц байгуулах сургаар уурын зуухны компаниуд зуух дамжуулах түгээх системээ шинжилээгүй. Шинэ уурын зуухч бариагүй халаалт орж ирэх сургаар баригдсан барилга, байшин, гал алдах дээр тулсныг гишүүд сануулж байлаа. Говьлтай аймаг хөлтлөө уурын зуухуд нь ажиллахгүй өдрөөд Ховд аймаг бас сая хүн тулсан байна. Энэ зарим аймагуд хөлдөж байна. Манай аймаг лав одоо хөлдсөн байна нэг хэсэг нь. Тэгээ уурын зуухыг өвчилж авсан гэдэг нэртэй үр хүлээдэг үнийг нөхөр. Тэгээд аймагаар нь хөлдөөж штэ тэнд одоо. ...2018 оны 1-р сарын 16. Монгол улс бүгд найрамдах Солонгос улсын хоорондын зээлийн ерөнхий хэлцээрийг хоёр орны засгийн газар дахин байгууллаа. Уг хэлцээрийг 2017-оос 19 онд хэрэгжүүлэх төслийн хөнгөлөлттэй зээд хэлбэрээр байгуулахад Монгол улсын ерөнхий сайдаар одоогийн ерөнхийлөгч Хүрэлцөх, сангийн сайдаар Хүрлбаатар, гадаад харилцааны сайдаар Цогтбаатар, эрчим хүчний сайдаар Даваас хүрэн ажиллаж байлаа. Уг хэлцээрийн дагуу бүгд найрамдах Солонгос улсын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас олгох зээлийн төсөлд өнөөх 10 аймгийн төвд дулааны станц барих төслийг дахин оруулсан. Улсын их хурл уг хэлцээрийг 2018 оны 2-р сарын 1-нд сойрхон баталсан байдаг. Тэгээ 10 станцын ажлыг зэрэг эхлэеч гэдэг хүслийг бид тавьж байгаа. Тэрийг бас Солонгосын тал маань нааштайгаар хүлээж авч байгаа. Харуулын зэрэг эхлүүлье гэсэн юм бодолтой байна. 10 аймгийн төвийн дулааны станц 2018 онд, 2019, 2020 онд ч баригдаагүй. Энэ хугацаанд бүгд найрамдах Солонгос улсын Экспорт-импорт банк төсөл хэрэгжүүлэгч Buxan инженеринг компанийг шалгаруулсан. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 27-нд бүгд найрамдах Солонгос улсын талд барилга ухсралтын ажил эхлүүлэх гэрээ байгуулахад салбарын сайд 50 бих ийн хэлж байлаа. За ажил гэрээгээр бол эх оны 3 дугаар сард барилга ухсралтын ажил эхэлж байна. Барилга ухсралтын ажил эхэлснээс хойш 24 сарын дараа шинэ их усвар ашиглалтанд орно гэсэн үг. Зэрэг явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл 10 аймгийн төвд дулааны станц барих төсөл 2022 оны 3 дугаар сард эхлэх ёстой. Ингээд 2024 оны 3 дугаар сард ашиглалтанд оруулах ёстой байсан. Энэ хугацаанд ерөнхий сайдаар оюун эрдэнэ, эрчим хүчний сайдаар чойж сүрэн ажиллалаа. Өнөөдөр 2026 он нийт ажлын гүйцэтгэл ердөө 45%. Салбар хариуцсан сайд нь ийм л хариулттай байна. Би 2022 оны 8 сард эрчим хүчний сайдаар томилогдож очсон. Харамсалтай нь шалгарсан компани 2023 онд ч энэ ажлыг хийгээгүй 2024 онд ч хийгээгүй юм байдалтай байсан. Тийм учраас би санхүүжүүлэгч байгууллага Корея Эзэн банкнд бол 5-6 удаа бид нар хандсан. Монгол улсад суугаа бүгд найрамдах Солонгос улсаас суугаа элчин сайдтай бол бид нар магадгүй 7-8 удаа уулзсан. Элчин сайдын яам дээр нь ч очиж уулзсан, манай яам дээр ч уулзсан 7-8 удаа уулзсан. Энэ төсөл гацж байна. Эрчимжүүлэх шаардлагатай байна. Улс төрийн болон дэмжлэг үзүүлэлт гэдэг ийм асуудлыг ирсэн. 2024 оны 11 сард энэ Buxan инженеринг компани ерөнхий захирлыг олдохгүй байсан ерөнхий захирлыг Монгол улсад одоо элчин сайд авчирсан. Тэгээд бид нар 2026 оны 5 сарын 31-ний өдөр одоо ажлыг дуусгана гэдэг ийм шийдвэрт хүрээд гэрээг сонгож өгсөн. Харамсалтай 2025 он гараад Buxan инженеринг компани маань дампуурлаа зарлаад 10 аймгийн дулааны станцын төсөл гацаанд орсон нь одоо дан ганц Солонгосын талаас болоогүй. За энд холбогдуулаад Монголын сайд дарга нар бас холбоотой байж болцсогүй гэдэг ийм баримтууд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. За энэтэй холбоотой үйлдэлийг авилгатай тэмцэх газрынхан өнгөрсөн 2025 оны 11 сараас эхлээд шалгаж байгаа юм байна л. За олон хүнийг баривчилсан, саатуулсан. За зарим нэг албан тушаалтнуудын орон гэр болон албан ажил дээр нь нэгжлэг орсон байгааг
Одоо бид нар мэдээсэй. Мөрдөн шалгах ажлын хүрээнд эрчим хүчний сайд асан 50 бэхийн зөвлөх товод орж сангийн яамны төрийн найрамчгийн дараагаар ажиллаж байгаад одоо эрчим хүчний сайд Чойжил Сүрэнгийн зөвлөх хийж байгаа Няманарт эрэг үерийг үүсгээд байна. Дээрх хэрэгтэн өөрсдийн нэр дээр болоод хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр 20 гаруй өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө Монгол эзэмшсэн. Үл хөдлөх хөрөнгүүдийг офшор бүс болох Гибралтаар дамжуулж оруулж ирсэн гэх мэдээлэл байна. Альтай тэмцэх газрын мэдээлэл дурдсанаар 10 аймгийн дулааны станцын төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын гүйцэтгэгчээр 2018 онд Бүгднайм Солонгос улсын Korea District Heating Engineering компани, Korea District Heating Corporation, Construction Guarantee Corporative компани, Монгол улсын Green Energy International компанийн түншлэл шалгарч 13 сая долларын гэрээ байгуулж ажил гүйцэтгсэн. Зөвлөх үйлчлэгээний гэрээг би сая хэллээ 2019 онд Давос руу сайдын үед шалгарсан байна. Гэтэл түншлэлийн нэг оролцогч Green Energy International компаниг 50 бэхийг эрчим хүчний сайд байхад зөвлөх байсан товод орж түүний төрсөн дүү даваад орж үүсгэн байгуулсан байжээ. Мөн Бүгднайм Солонгос улсын Korea District Heating Engineering компанитай байгуулсан гэрээг сайдын зөвлөх товод орж төлөөлж гар үсэг зурсан байна. Тэгээд үүнээс хойш төслийн нэг зөвлөх үйлчлэгээ үзүүлэгч компани ажлын гүйцэтгэлийн төлөвийг хангалтгүй за мөн төслийн гүйцэтгэлийнх нь хугацаанд гэрийнх нь хугацаа дууссан байхад эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан 50 бэх нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин эрх мэдэл албан тушаалын байдлаар уруулан ашиглаад нөгөө зөвлөх үйлчлэгийг гэрээг сунгасан ба. За мөн үндэслэхүүгээр огцом 2.6 сая ам долларын одоо гэрээг бол нэмж байгуулъя гэдэг нэмэгдүүлээд тэгээ Монгол улсын нэр бүхий аж ахуйн нэгжид бол эдийн засгийн давуу байдал шууд бий болсон гэж үзэж байгаа. Тэгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад бол нөө зөвлөх үйлчлэгээ үзүүлэгч Монгол улсын нэр бүхий аж ахуйн нэгж маань за 50 бэхийг эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөр ажиллаж байсан товод эртлэх хүний дүүсэн байгуулсан компани болох нь тогтогдсон. За мөн зөвлөх үйлчлэгээтэй уг дээрх зөвлөх үйлчлэгээтэй холбоотой 2.1 сая ам доллар буюу төгрөгөөр одоо хөрвүүлбэл нийтдээ 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг бол уг төслөс гаргуулсан авсан тогтогдсон. 50 бэхийн зөвлөх товод орж өөрийн нэр дээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж Бүгднайм Солонгос улсын санхүүжилтийн мөнгөн хэлбэрийг хувирган мөнгө угааж байж болцсохгүй байгаа юм байна. Уг нь төслийн зөвлөх компани 10 аймгийн дулааны станцын захиалагчийн хяналтыг гүйцэтгэх учиртай. Гэтэл дулааны станц барилга угсралтын ажилд нийлүүлэгдэж байгаа 10 сая гаруй долларын дулааны шугам сүлжээний хоолой нь Бүгднайм дахиад ард тусаас нийлүүлэгдэж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн боловч техникийн шаардлага хангаагүй. Техникийн нөхцөл заасан бараа материалыг өөрчилж ирүүлсний улмаас төсөл удаашрсан нөхцөл байдал үүссэн байна. Төсөл царцснаас үүдэж Монгол улсаас Бүгднайм Солонгос улсын Экзим банктай байгуулсан гэрээний зээлийн хүүд манай улс 2021 оны 12 дугаар сараас 2024 оны 6 дугаар сарын хооронд нийтдээ 605 мянган долларын хүүд үлссэн байна. Уг хэрэгт бол ингээд харахад бол дандаа төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон хэрэг ба. Сайд хүн байна, төрийн нарийн хийжсэн хүн байна, мөн өөр яам дүртэл төрийн нарийн албан тушаал ашижсэн. За мөн тухайн яам тамгын газарт одоо газрын дарга гэх мэтлэн их өндөр албан тушаалд ажиллаж исэн хүмүүс оролцсон. Эрчим хүчний салбарынхныг одоо битүү өрөөж шалгаж байгаа энэ гэмт хэргийг цаашид одоо шалгахад нэлээд хэдэн хүмүүс бас ороогдож магадгүй байна. Тухайлбал эрчим хүчний сайдаар одоо ажиллаж байгаа Чойжил Сүрэн за тэрний өмнө ажиллаж исэн Давуу Сүрэн нарыг холбогдуулж шалгах ёстой гэдэг энэ иргэдийн шаардлага их байгаад. Тэгэхдээ энэ нэг гол биш. Хамгийн гол нь дулааны станцууд дутуу баригдсан байгаа. За энийг хурдан шуурхай ашиглалтанд оруулъя, төрөвийн хвшлийн түншлэлийг ашиглая гэдэг юм санаачлагыг аймагуудын засаг дарга нар яриад байгаа маа. 24 оны 9 сар 10 сар гэхэд бол нэг 40.4% байсан. Тэгээд яг тэр хэвээрээ л байгаа. Дулаан цэглэлийн шийдвэр боломжгүй одоо хичнээн объект одоо баригдах гэдэг. Яг одоо энэ жил гэхэд одоо манай дээр бас 107 айлын 2 блоктой орон сууц энэ 26 онд эхлэгээд байж байгаа. Мөн одоо 1000 айлын орон сууц 900 одоо айлын орон сууц бол эхлээд явж байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд бол 3 одоо блок бас шинээр баригдсан. Тэгэхээр эдгээр дээр зайлшгүй ингээл нөгөө техникийн нөхцөл өгөгдөхгүй байгаа. Одоогийн байдлаар бол Энтийн аймагт 40%
баригдаад ингээд зогсчод байж байгаа. Хэд хэдэн одоо томоохон хорооллууд баригдаад одоо цахаас ашиглалтанд ороод эхэлж байгаа. Тэр хэмжээгээр бас тодорхой дулааны асуудлууд яригдчихээн. Тэ өөр зогссон юм байна. 40% байгаа 18%. Танад одоо хичнээн хувийн өөрийн зох байд. Манайх чинь нийтдээ 5 уран зохтой. Жишээ нь 2025 онд гэхэд бид нарт нийтдээ 600 орчим айлын орон сууц нэмэгдсэн хэд хэдэн том объектууд ингээ ашиглалтанд орохоор бэлтгэдэг явж байна. За 26 онд ч гэсэн ахаад нийлээ 1000 орчим айлын орон сууц эхлэх баг. Тэг ингээд ирэхээр нөгөө эрчим хүчний маань их усрын асуудлууд бүгдээрээ чадал нь хөрөхгүй болоод ийм нөхцөл байдал үүссэн байна. За Завхан аймагт бусад аймагтай харьцуулахад бол гүйцэтгэл нь бол бас харьцангуй гайгүй явсан аймагуудын тоонд байгаа. 50-60% бол манай аймаг бол хүрсэн байгаа. За цаашдаа энэ дулааны станцыг явуулахгүй бол аймагуудын хувьд бол бас тулгымцсан асуудал хэвээр байгаа. Манайд бол нийт 42%-тай хэрэгжиж зогссон байгаа. Тэгээд 2025 оноос 2026 онд бол түүнийх 1000 гаруй орон сууцуд баригдж шинээр энийг бид цаашдаа дахиад гадны хөрөнгө оруулалт ус хайж бүгд найрамд хятадд улс Орос улманы улсуудаас нэлээд удаагийн уулзалт хийж төслийн гүйцэтгэл нэг 46%-тай яваа. Манай бод хэрэглээ одоо 45 мегаватт байна. Тэгэхээр цаашдаа дахиад дулааны шинэ их усэр хэрэгтэй гэсэн. Одоо объект алалтаар л явж шүү дээ. За өмнө нь ер нь бол яг энэ дулааны станцыг анх баригдах гэж байхад нь одоо Солонгосын засгийн газар руу мөн одоо төслийн нэгж рүү энэ одоо олон хүмүүс ажиллах болох гэж байна. Энийгээ болооч гэдэг бичиг өгчээсэн гэдэг мэдээлэл байгаа. Англи дээр одоо явуулсан бичиг нь хуулбар энэ гэдэг хүмүүс бас танилцуулж байсан. Энэ дарга байсан Ганбаатыг хэлээ. За ер нь одоо тэр дулааны үйл ажиллагаа одоо манай аймагт явуулдаг л хүмүүс гэсэн үг. Дээрээс нь одоо өнгөрсөн онуудад мөн л одоо нөгөө хувийн хвшлээ шахаж дулааны үйл ажиллагаа явуулж уурын зүрхнүүдийг ямар нэг байдлаар одоо доголдуулаад үн тарифын дээр нэм үү зөвшөөрлөлтөнд асуудал үүсгэж байгаад бас одоо дээрэмдэж авсан гэдэг асуудал гомдлооч явж байгаа. Бид нар бол эдгээрийг шалгуулахаар одоо хуулийн нэлтийн байгууллагууд өгсөн байна. Хизээ хаашаа гэсэн. Авилгатай тэмцэх газарт мэдээллүүдийг өгсөн. За тэгээд ер нь ажил авсны дараа л гэсэн үг. 11 сараас хойш өнгөрсөн 11 сараас хойш одоо мэдээллүүд бол өгөгдөж явж байгаа. 10 аймгийн 9 төсөл захиалагч хэрэгжүүлэгч 2-ын буруугаас дулааны станц хүлдсэн. Харин Архангай аймгийн нутгийн компани заргаас үүдэж станцын каркас ч хүлдсэн. Тус аймагт 10 аймгийн дулааны станцын төсөл огт хэрэгжээгүй юм байна. Танай аймагт одоо Архангай аймагт энэ станцын төсөл бол эхлэв юм. Тэг эхлэв. Яагаад эхлэв юм? Энэ анх нэг 10 аймаг гэж эхэлсэн шүү дээ. Тэгээд тухайн үед яасан бэ гэхээр 2015 онд засгийн газраас эрчим хүчний яамнаас Аранга нэг аж ахуй нэгжтэй эрчим хүч барина гэдэг дулааны станц барина гэсэн гэрээ байгуулсан байсан юм бэл. Тэгээд тухайн аж ахуй нэгж бол манай орон нутгийн компани л да. Тэр бол мэдээч юугаа станцаа бариагүй. Тэгээд тэр тэгтээ нүг гэрээгээ цуцлааг байсан. Тэгээд тэнгуут одоо явах 10 аймгийн станц тендер зарлагдангууд манай аймгийн тухайн компани шүүхт өгöd. Тэгээ шүүхийн маргаан ингээд үргэлжилсээр байгаа. Хичнээн одоо өөрийн зох байдэн таны. За яг одоо төвлөрсөн бол манайх нэг 10 уран зох байж байгаа. Төвлөрсөн том хэмжээний. За тэгээд одоо их голомтой хэлчихэд ингээ компани байж байна. За тэгээд хувийн аж ахуй нэгжүүд бол маш олон одоо жижиг хэмжээний нам даралтын зуухнууд бол ихээр ашиглаж байгаа. Аймагт бол нөгөө гацсан шалтгаанаа бас хилээд байна л да. Манай нөгөө уран зуухны одоо монопол компаниуд нь энэ төслийн ажлыг ер нь анханаас нь эсэргүүцсэн, дэмжээгүй гэдэг. Танах дээр юу байгаа юм? Энэ тийш үү. Энэ шүүгдэж чинь гэдэг чинь хамгийн том манай аймагт хамгийн том гацаа болсон зүйл бол дулааны станц. Тэгээд дулааны станцыг саяны одоо энэ компани гэд хэдэн жил их голомтой хэлч гэдэг компани хэдэн жил шүүхтэж ингэж бусад 9 аймагаас салгаж авч үлдээд ингээд тендер зарлаагүй нь бол хамгийн том шалтгаан байхгүй. Тэгээ одоо ингээ өөрөөч барьсан байхгүй, өөрөөлөж барьсан байхгүй. Тэгээ эхэлсэн байхгүй юм одоо хүндрэлт орж. Тэгээ бидний зүгээс л одоо засгийн газарт ямар шаардлага тавьж гинэ гэхээр тэр хувийн гишийн түншлэлээр маш богино хугацаанд одоо энэ эрхийг нь бидэнд олгоод өгөөч. Эсвэл засаг өөрөө одоо энэ асуудлыг шийдэж өгөөч л гэдэг асуудлыг үл шатаа тавиад ингэ явж байгаа. Дутуу баригдсан дулааны станцуудыг салбарын яам хэрхэн шийдвэрлэх бол энэ асуултыг бид эрчим хүчний дэд сайдаар далхаас өрнгөөс тодруулсан. Өмнө нь улсын их хурлд Монгол Ардын намын бүлэгт ажиллаж байсан сэтгүүлч мэргэжилтэй тэрээр ажлаа аваад 1 сар болж байгаа юм а. Сайн байна. Ийглээс олбогч. Санаас нөгөө яриа авах ингээ авч тээ. Нөгөө сая цэцэг дарга дээр ирээд тэр нөгөө 10 аймгийн дулааны станцын асуудал нэлээд өндөр авч яригдлаа шүү дээ.
Тэгээ одоо энэ салбарын бодлогод биш энэ ажлыг яаж хөшлөх гэж байна? Дэлгэхгүй сая яамд орж өндөл авчир. Яамд манай яамд орж өгтэй. Гэхдээ би одоо ажиллаа удаагүй тийм ээ. Тэгээ бас мэдээлэл авах юм. сая бол яам дээр бол хэрэгцсэн юм байхгүй мó та? Баггүй наа. Би одоо амар ажилтаа байна. За нийгэм даяараа энийг асуудлыг ярьж хахад ажил хариуцсан дэд сайд нь мэдээлгүй байна. Дэд сайд мэдээлэлээ нөхөд авчих байх. Харин бид мэдээлэлээ нөхөж авахаар 10 аймгийн дулааны станцын төслийн нэгжийг зорилоо. Төслийн нэгжийнх нь танилцуулга байна. Энэ төслийн мэдээлэл тэгээд холбогдох хаяг нь 75-ын 10 давхар 1004 тоот төрөө гэж. Одоо орж уулзцгаая тийм ээ. Байхгүй л зэн тий. Тэр засвар их гэж байна. Зөө. Please dial again later. Абайтгүй. Эрчим хүчний яамнаас нас үйт. Бид явсаар эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дараагаа 90 үлзийтэй уулзлаа. Тэрээр яамныхаа мэрэгжилтнээс мэрит зарчмаар энд хүрэхтэй олон сайд даргатай хамтарч ажилласан төрийн захиргааны алба хагч юм а. Яам энэ дээр одоо юун дээр алдаа гаргаж байгаа гэж дүгнэхэд Тий. Ерөөсөө л зээлийнхаа нөхцөлийн дагуу Солонгос компани гүйцэтгэгч ба хатуу нөхцөлтэй. За тэрний дагуу Exim банкны сайтн дээр зар тавигдаа Солонгос тендер зарлагдсан гэсэн үг шүү дээ. Тэгээ Солонгосын гүйцэтгэгч орж ирээд тэрнтэй гэрээ байгуулсан. Энэ гэрээ байгуулсан гүйцэтгэгч маань л ажлаа цаг хугацаанд нь хийхгүй санхүүгийн хүндрэлд ороод ингээд зогсчлоо. Тэгэхээр чин одоо бид нар бол аялуулахаар л ажлаа цаг хугацаанд нь хийлэхийн төлөө тасралтгүй шаардлага тавьж ажиллаж байгаа шүү дээ. Чанаргүй энэ хугацаанд чанаргүй тоног төхөөрөмж оруулж ирэхээр бид нар тэрийг шалгаад буцааж исэн тохиолдлууд байх. Тэгэхээр ерөөсөө гүйцэтгэгчийн л одоо хариуцлагагүй байдлаас болсон гэж дүгнж болно шүү дээ тийм. Энэ дээр нэг юм нэмж хэлэхэд зөвхөн эрчим хүчний яам биш. Солонгосын Exim банкны өөрийнх нь нэр хүндийн асуудал бас тавигдж байгаа шүү. Exim банк өөрөө энэ дээр маш их санаа зовж бас бидэртэй байнга л хамтарч ажиллаж байна. Цаашид ажилуулах боломжтой байна. Тий. Энэ чинь 45% гүйцэтгэлтэй байна шүү дээ. Энийгээ бид нэр тэргүй ээлжид дуусгаж авна. Станцаа барина. За энэ дээр бол одоо ямар мөнгөний их усэр эсвэл Exim банкныхаа энэ зэлийн их усрээр дуусгах уу яах уу гэдэг нь одоо ингээд тодорхой болох байх. Хэдийн хэмжээний хөрөнгө шаардлагатай гэдэг. Тэгээ станцаа бариад дууссан. Тэгэхээр Exim банкнаас ямар хэмжээний санхүүжилт авсан тэр хэмжээгээр л зэлийн иргэн төлөлт бол тодорхой хугацааны дараа явна гэсэн үг. Бокса инженеринг компанитай холбоотой бол энэ төслийн ажлыг гэрээнийхээ үргийг цаг хугацаанд нь хийгээгүүтэй. Цаг хугацаанд нь барилга угсралтай ажлаа хийгээгүүтэй холбоотой захиалагч тал буюу Монгол улсад учирсан хохирлыг бол бид нар нэг хэмжлээл явна. Цаашдаа энэ нөгөө одоо дутуу хэрэгцээ эдрийг хаанахаар бариулах юм. Дотоодын аж ахуйн нөхцөл яах юм уу? Дахиад Солонгос энэ дээр яг л нөгөө Exim банктайгаа одоо бид нар энэ асуудлаар хилцэлд орно гэсэн үг шүү дээ. Зээлийнхаа нөхцлөөр барилга угсралтын гүйцэтгэгч гэрээлэгч нь бол Солонгосын л компани байх ёстой. Тэгэхээр Exim банкны энэ бол үндсэн дүрм. Энэ чинь Солонгосын экспорт импортын банк гэдэг чинь Солонгосоос л экспортыг гадагшин чиглэсэн экспортыг л дэмжих ийм л бодлоготой банк шүү дээ. Тэгэхээр яг энэнийхээ дагуу Солонгосынхаа аж ахуйн нэгжээр л гүйцэтгүүлнэ гэсэн хатуу байр суурь баримтлах нь яг нь энэ бол одоо цаашаа ингээ яригадаад явах байхаа. олон хүн хүлээсэн олон жил бэлдсэн төслийн хувь зай өнөдөр юм байна. За бид бол Монгол улсад өрнөж байгаа үйл явдлуудыг энэ удаагийн засаг сурвалжлахаараа багслаа өргөчлээ. Нөгөө талд одоо Солонгосын талд тэгвэл ямар ажил хийж гинэ вэ? Ямар хүмүүс хариуцлага тооцож байна? Цаашид энэ төслийн хувь заяа мэдээж нь Солонгосын экспорт импорт банктай холбоотой асуудал яригдана. Тусгай сурвалжлага нэвтрүүлэг энэ дүрээр өндөрлж байна.